За сайн байцгаана уу. Монголик том маань эхэлж байна. Энэ 7 хоногт хүүтэн байна. Дэлхийн дулаар л Монголд сэрүүсэл явагдаж байна гэх эхлэе да тийм. Энэ 7 хоногийн анхаарал татсан хамгийн хүмүүсийн өсөөлөж исэн сэдв бол ялтчгүй татврыг хүн амын орлогын албан татврыг 1% болгох тухай энэ хуулийн төслийг санаачлах байлаа. Гэвч хэлцэгдэлгүй хойшлоод ингээд өглөө тэгээд 100,000 гаруй хүн дэмжсэн энэ хуулийн төслийг. Энэ ер нь нэг ийм дүр ирсэн байдалтай иргэдээ сонсъё гэж энэ парламент ажилуулаад байдаг. Тэгээ өмнө ч гэсэн нөөтийн буцаа олголтыг 5% болгоё гэж зандан шатрыг улсын хурлын дарга байхад өөрөө санаачлал явж исэн хуулийн төсвийг хэлцээгүй өнгөрчдөг жишээ нь. Тэгээ энэ 1%-ийг үнэхээр яагаад болгоё гэдэг нь ихлээр иргэд бол хэцүү байгаад нь шүү дээ. Ер нь орлого маш хүндэрч ийн төсөвч хүндэрчлээ төсвийг ганц хүндэрсэн гэдгийг бол зардан томхолж байгаа хүн бол дэлгэр сайхан сайд байна те юучгүй болоод байна хөрөнгө оруулалтаа олгоо л гэдэг. За эрх хэрэгч нар бол татврыг багасгахгүй гэдгээ бол ил тод хэлсэн. Төсөв хүндэрнэ энэс болоод одоо 2 их 80 600 800 тэрбумын төсөв тасарнаа гэд. Ингээ бодглохлоор нөгөө өрн таран хийгээд байдаг том хулгайны хажууд бол уг нь 1% болгоход бол бага хэмжээний төсөв тасрах юм шиг байна тийм. Энэ талаар хэдүүлээ том эхлэе та. За чи. За 1% яг өмнө одоо хасар бид нэг пост мос бичээд төрөж удаа нөгөө бас жоохон оройлж байгаа нь бол Баярмаа гişүү юм билээ шүү дээ. Тэгээ яг ер нь бол татвар бол одоо иргэд аж ахуй нэгж ялангуяа одоо энэ хувь хүнийг бол одоо хамгийн ихээр даралдаг ийм систем болчихлоо шүү дээ тий. Хүн өөрийнхөө эд хөрөнгийг, өмч хөрөнгийг, орлого зарлагыг ч одоо өөрөөхөө зарцуулж чадахгүй. Тэгээд энэ татвар чинь гадна бас нэг инфляц гээд байна. Тэгээд хүн ер нь одоо баг нэг ийм социалист нийгмийн, коммунист нийгмийн ийм нэг хөдөлмөрийн боолчлол одоо 21-р зуунд те яг ингээл одоо нэг ийм хүмүүсийг нэг юм хуурхаж өөр нэг амархан байгаад байна. Би нэг өмнөх дугааруудад бас их ярьсан. Нэг юм хожоо скутер унуулаад айгуу гоё гэрэл гигээтэй нэг тийм GS25 CU нээж өгөөл те ардуур нь амьдралыг нь яаж сүрүүлээд байгаа гэдэг хүмүүс ерөөсөө мэдэхгүй байна. Тэгээ би сая бас яг өмнө нэг Ардалсан намын ингэж байгаа хуурчгав да. Ер нь л Ардалсан намынд патрулдаг шүү гэдэг ухааны юм пост бичээд бас Ардалсан намын фэнүүд бас нийтийн дайрж ил байсан л да. Одоо татвар л багасчихвэл хэн ямар хамаатай ингээд яг би бол одоо тэр Жудгийн Баярмаанч байна уу? Эсвэл одоо ардын намаас учралнч байна уу? Хэн л байна? Татварыг 1% болгочвол орлогын татвар 1% болгочвол тэр үнэхээр л дэмжин. Бид нар ч одоо энэ 10-аад жил тийм ээ ерөөс энэ талаар л ярьлаа шүү дээ. Одоо тэгэл нэг юм ярихаар л тэрний торол, энэний торол гэдэг. Тэгэхээр яг цаанаа бас ахаал нөгөө миний нэг эргэлзээ ч юм уу болгоомжлол хардталт байгаад байгаа байхгүй юу? Тэр нь бол Ардалсан нам тэгэд одоо ийм яг нэг санаачилсан сайн байна. Одоо Баярмаа гişүнч байд юм уу тийм ээ? Одоо Лодоо гişүнч байд юм уу? Баярламаар гэхдээ энийг нэг ийм улс төрийн акц одоо дотоод өөрсдийнхөө намын дотоод нэг асуудлыг нэг шийдвэрлэхтэй алтан хуйгыгаач нэг ерөнхийлөгчд дэвшүүлчихье гэдэг юм уу? Эсвэл одоо нэг 10-20 ядлагчаар татцсан хүмүүсийнхаа ялыг нэг жоохон хойшлуулах ч байдаг юм уу? Нэг иймэрхүү байдал руу тохироо руу явчихдаг зүгээр хардж байна. Ягаад гэвэл сая одоо хойшилсан байгаа юу? Хойшилсан байгаа гэдэг чинь хэрвээ одоо ингээд жишээлбэл Ардалсан нам одоо ахаад нэг улс төрийн нэг акц хийх юм бол 40 гэсэн тийм акц хийгээд эдгээр чинь ингээд байна тийм ээ. Одоо энэ нэрсийг хар гэдэг 40 нэрс үрж шүү дээ татгалцаа одоо тэгэл тэр дотор нь баахан гişүүд байгаа шүү дээ. Одоо энэ шарк их төвшин хүртэл орцсон байгаа шүү дээ. Одоо татвар бууруулгыг дэмжихгүй гişүүдийн тоонд явчихад байгаа шүү. Тэгэхээр одоо эдний нэрсийг нь яриад ингээд акцийг энийг ингээд зүтгүүлэх ёстой. Ер нь үл яг жоохон тийм процессын хувьд ч юм уу техникийн хувьд жоохон ингээд явчвал уг нь зүгээр байна. Зөвхгүй бас нэг ийм татвар бууруулна гэж байгаа л нөгөөд нэг баахан хүчний ард юм амлаад тэр бэмц цог тэр их хурлын энэ дээрээс тэгсэн шүү дээ. Яг баг гусчих га те 40 50 гişүн дэмжих гээд байсан чинь за одоо юу яа энэ
мөнх өсөглөн болохоор коноп ажилласангүйгээ зал хэрглэж байгаа юм те. Тэгээ цаагаараа ингээл харилцаад байгаа байхгүй юу. За хоёр намын юу энийг юу яа. Энийг хойшлуулж байгаа нэг сайхан хилэлцээд ороод тэр хоёр бүлгийн дарга гэж сандраад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ийм одоо арлснаа үнэхээр улс төрийн одоо бүр үзэл санаа манаага болий те. Энд ч юм иргэдэд бол маш их нэмэртэй, хоёрдугаар өөрсдийнх нь улс төрийн одоо PR-д маш хүчтэй нэмэртэй байхгүй юу. Одоо хэрвээ нэг хувь хүний орлогын албан татварыг 1% болгочих юм бол ардсан нь ерөөсө 27 онд 28 он зүгээр нэдрэл гарна. Зүгээр нэдрүүлэгдэн. Тэгэхээр энийг бол юу гэдгийг одоо нэг ардсан дандаа хулигдуулсаар байгаа цайхан бидлэг баяр цогт эднэрт за одоо хавируулсаар агаад ер нь юм итгэхэ болчиж тэгэхээр одоо юу гэдгийг ардсан намын фэнүүдэд хандаж хэлэхэд тийм ээ бас ийм тохироо цаан чи яваад идэв шүү. Тэгэхээр бас яг бодитоор л бууруулах хэрэгтэй байна ер нь бол. Милтон Фридманы хэлсэн жинхэнэ татврын хэмжээ гэдэг чинь бол та нарт ноогдуулж байгаа элдв янзын нэр төрлийн татвруудын хэмжээ биш харин одоо засгийн газрын төсвийн хэмжээ гэж үгддэг шүү дээ. Одоо тэгээд улсын төсөв үгтэй цоорчно гэдэг татвар бууруулахгүй байх шалтгаан гаргаад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр гол нь төрийн зардал данхаагаад нэмэгдээд байхад тэрнийг танах тухай ерөөсөө ярихгүй мөртлөө татвар бууруулна гэж ярьж байгаа худлаар юм чи. Тэгээд одоо яг нэг куб болгочих гэж бодлоо. Тэнгүүд тэр чинь цоорхоо гараад ирнэ. Тэрнийг яаж нөхөх вэ? Нэг зардлыг нөгөө зардлаар орлуулахаас өөр аргагүй болж. Тэгэд мөнгө хэвлэх үү? Эсвэл өөр төрлийн татваруудыг нэмэх үү? Гэх маягаар бодит татвар чинь төрийн зардал, засгийн газрын төсөв, улсын төсөв буурахгүй тэрнийг танахгүй тохиолдолд хязгаарч буурахгүй байхгүй. Тэр энэ асуудлыг нь яг гайхаж авч хилцэж байгаа хүн ерөөсөй байхгүй. Тэгээ зүгээр би ингээ анзаарч яхад чинь одоо олон янзын татвар байгаа. Манай жижиг дунд бизнесүүд ч одоо нөт тий? Нөт. За нөгөө нийгмийн даатгал нэг даатгал нэртэй татвар шүү дээ. Тэр чинь албан журмын юм шүү дээ тий. За тэгээд юу гэдэг хувь хүний орлогын албан татвар, тэгээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэдэг энэ дөрвийг чинь төлөхгүйд энэ нийгмийн жижиг дунд бизнесийн байгууллагч чинь банкнаас зээл аваад иждэг болсон гэд бид нар урд нь ярьж лээсэн шүү дээ. Тэгээ энэ дундаа яг аль татвар нь хамгийн одоо юу гэдэг бүхэнд хүртээлтэй татвар вэ гэд одоо юу гэдэг байхгүй болвол хүн бүгд тэгш одоо юу гэдэг ачаа дарамт нь буурах татвар бол нөөт л байгаа байхгүй. Тэгээ нөөт нь илүү бас одоо юу гэдэг одоо бид нар нөгөө 10% гэж л эцсийн хэрэглэгчийн төлдөг мөнгөөр хараад байдаг болохоос тэр чинь бид нар урд нь ярьжлээсэн шүү дээ. Транзакц болгонд нэмэгдэжээдэг те үр дүрлийн шат дамжлага болгонд ноогдуулдаг учраас бодит хэмжээ нь 10%-ээс их гээд тэгэхээр тэр утгаар нь аваад үзэх юм бол энэ нөөтийг үгүй болох тухай санаачлаг гаргасан бол илүү үр дүнтэй санаа байх байсан гэж би бол хувьдаа үзэж байгаа. Давгүй ахаас бичсэн байсан тийм. Тэгээ би бол яг тэрнтэй санал нэг байгаад байгаа байхгүй. За аж ахуйн нэгжийн орлогын татвар бол байж болгоё. Тэр одоо байж одоо улс юм чинь нэгэн л татвартай байх шаардлагатай. Хувь хүний орлогын албан татварыг гэхдээ зүгээр яг ингээ хараад байхад энэ арга хэмжээнүүд хэрэгжихгүй гэдгийг бид нар бүгдээр л мэдчихэж байгаа шүү дээ. Зүгээр ингээ шилний цаанаас л чихэр долоолгоод байгаа. Манай төсөв дараа жил улам бүр л нэмэгдэн шүү дээ. Баярмаа гишүүн жил бол өнгөрсөн жил энэ алдагдaltaа төсөв батлагдсан шүү дээ. Сая энэ жилийн төсөв чинь тэрнийг дэмжээ суучсан шүү дээ. Тэрний өмнөх жил болохоор өөр засгийн газар байх үед тэрний төсвийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэл Shark институтшин Баярмаа өөр хэмжээний нэг эдэн гишүүд эсэргүүцэдсэн бол засгийн газар өөрчлөгчөнгөө тэдний чинь байр суурь нь өөрчлөгдөж байгаа шүү дээ. Харин яг тэгээд тэгэхээр би энд ерөөсөө огт итгэхгүй байхгүй. Төсөв нэмхийг дэмжиж байгаа мөртлөө татвар бууруулна гэдэг чинь өөрөө хоёр үзүүртэй хутга шиг популист байгаа байхгүй. Тэгээд энэ чинь улс төрийн хувьд яг үүндээ хэрэгжих боломжтой юм уу? Одоо зүгээр тэр ардсан нам дотроо юу гэх юм нэгдсэн байр суурьнд хүрээгүй. Надад чинь бүлгийн дэмжлэг авцсан гэдэг юм бол бүлгэн сая дэмжсэнгүй шүү дээ. Тэр нам дотроо хүлээн зөвшөөрүүлж чадахгүй ч яаж ардын намынхны дэмжлэг авах гэдэг. Тэгэхээр чинь зүгээр ерөнхийлөгчийн сонгуульд ч юм уу их хурлын сонгуульд зориулсан л тийм л арга хэмжээ. Улс төрчин сайхан санаачлах дэвшүүлээ сайхан юм ярихыг бид нар зөндөл мэднэ шүү дээ. Гол нь тэрнийгээ хэрэгжүүлж чаддаг эсэх нь чухал гэдэг нэг давхгай авчихсан. Яг л тийш бид нар бод хэрэгждэг бодлого хэрэгтэй болохоос улс төрчдийн лоодсон риторикоос бид нар хангалттай залгаж шин. Ардчсан нам хизээж татвар бууруулахгүй чадчихгүй. Одоо тэгэд ерөнхий сайд нөгөө сөрөг хүчинтэй мэтгэлцээ болоод нь шүү дээ. Яг энэ татварын асуудал. Энэ дээр нэг хүмүүсийг бүр мангар юм шиг бодоод шаталсан татвар маш хэрэгтэй зүйлээ. Энэний хүчинд төсөв бүрдэж байгаа гэдэг ерөнхий сайд хэлж байхад нөгөө татвар буруулъя гэдэг байгаа баруун төвийн үзэлтэй хүмүүс чинь эсэргүүцээд олигтойхон үгэлчихгүй суугаад байгаа байхгүй гэж ярьдаг тэ өөрсдөө. Эн чинь аль дэвэн гаригийн Марксийн од бодож олсон тий
капитализмыг устгаж коммунизм байгуулах төлөвлөгөө тий. байж байгаа шүү дээ. Тэрийг манайх ч одоо өмнө 26 онд хэрэгжүүлж ийсэн. Тэгээд одоо сошиалор яваал хэлнэ шүү дээ. 92 онд бас хэрэгжүүлсэн, 96 онд хэрэгжүүлсэн гэл ингээл яриад байдаг. Энэ татвар өөрөө хүмүүсийг одоо орлоготой хөдөлмөрлөх боломжийг нь боомлж ийн гэдгийг жирийн иргэд бүгдээ л мэдчихэж байгаа шүү дээ. Өнөөдөр компаниуд нийгмийн даатгал гэж яагаад хүн компаниуд одоо ажлын байр гаргаж өгснөөхөө төлөө тэр хүний нийгмийн даатгалыг нь хуваалцаж төлөх ёстой. Эн чинь үнэхээр энэ дарамт байгаа. Дээр нь одоо шатлсан татвар аль гайгүй сайн гэсэн одоо энэ төрийн байгууллаганд 200-300 мянгаараа ажлын байр гаргацсан юм өрсөлдөгч байхгүй монопол болцсон үед тэр гайгүй цалинтай байлгах гэж нөгөө сайн ажилчнаа авч үлдэхийн тулд гайгүй цалин өгөх болно. Тэгэнгүүт дахиад компани хохирчдөг тий. За 3 сая төгрөгийн цалинтай болгох юм бол 20% аавна гэдэг ч юм уу. Дээшлэх юм бол 30% аавна гэдэг. Ингээд ийм байдлаар нөгөө компанийг одоо өөрчлөе, компаниудаа дэмжин зөвшөөрлийг нь багасгахыг, цахимаар авдаг болохыг гээдгээ мөртлөө нэг өнгөц нэг юм арга хэмжээ аваад ёстой нөгөө нэг цонхны цаанаас чихэр долоолгоно гэдэг шиг харагдаад байгаа мөртлөө яг бодит байдал дээр ерөөсөө хувийн хвшлигээ нэг дэмжсэн ч байд юм уу. Улмал боомсон юм дэмжихгүйгээр боомсон алхмууд л хийгээд байдаг тийм. Тэгээ трийг маш зүв зүйтэй юм шиг хүмүүст ойлгуулдаг. Өнөөдөр хүн хөдөлмөрлөх өөрөө өөрийгөө авч явах тухай ерөөсө ботгоо болчихлоо шүү дээ тий. Болж л үгүй халамж авах гал байж идэг. Тэгээд халамжаа нэмийгээл энэ асар их өндөр зардлуудаа танахгүйгээр энэ жил гихт чинь ямар хэрэгцээгүй юмнуудад одоо халамжийн юмнууд суулгаж чинь тэгээ саяхан тэр бууж санаа амрах шиг боллоо. Нямбатар гихчил бүх хүүхдүүдэд сүү өгнө гэл ингээл тий. Одоо хүүхдтэй сүү авч өгөхгүй тэр тухайн айлын өрхийн л асуудал шүү дээ. Яагаад тэр Нямбатар нэг компаниг одоо тэр өөрсдийн танил талын жуудыг ингээд дэмжиж төсөв хэцүү вэ гэчихэд тэгээд ингээд хийдэг ингээд энийг л бид нар бодтоор хармаар юм шиг байна. Прогрессив татвар, шалтсан татвар гэдэг ингээд ярих юм бол энэ чинь хүмүүсийн нэг хөрөнгө чинээгээр нь ялгуурлаж байгаа асуудал шүү дээ. Яг нэг үндсэн хөлн бид нар чи хүний хөрөнгө чинээ, арьсны өнгө, нас хүүс те нийгмийн байдлаар нь ялгуурлахгүйгээ өчтсөн байдаг мөртлөө баг ядуу хүнийг одоо хөрөнгө чинээгээр нь ялгуурлах юм бол амар хилэн болно те. Тэр баян хүнийг ялгуурлахаар болтгоо те. Гэтэ яг үнэндээ эн чинь яг баячуудад нөлөөлдөг татвар биш. Яг одоо энэ корпорац ч гэдэг юм уу, энэ компани ч гэдэг юм уу, одоо энэ corporative system гэдэг чтэй. Энд чинь хүн заавал цалин орлогч нэрлэхгүйгээр мөнгө авч хэрэгжих одоо хэрэглээд байх болцоо өчнөө мэдэх байхгүй юу? Тийм хуулийн болцоонуудыг нь гаргаад өгчдөг. Сайн хуульчтай. Том одоо энэ корпорац ч гэдэг юм уу, үндэстэн намсан том энэ мега корпорацууд байна шүү дээ. Эдгээр бол одоо жишээлбэл ВЭФ-ийн гишүүтэй, дэлхийн эдийн засгийн форумын гишүүн том компаниуд байгаа шүү дээ. Жилийн эргэлтэнд 5 тэрбум доллароос бага байхгүй тийм ревеньютэй тийм компаниуд л ВЭФ-ийн гишүүн байдаг шүү дээ. Том бизнесүүд. Тэд нар яагаад орлогын албан татварыг нэмэхийг одоо ч л санал болгоод Билл Гейтс гэдэг хүмүүс яагаад татвар нэмэх ёстой нийгмийн тэгш бус байдал энэ төр гэж яриад байгаа. Яагаад гэвэл тэд нар орлогын албан татвар төлдөг байхгүй. Төлөх нэрээр айгүй баг татвар төлнө. 9 шидээ одоо юу гэдэг цалин биш орлого гэхгүйгээр янзын дивиденд ч гэдэг юм уу, урамшуулалт ч гэдэг юм уу, эсвэл одоо тийшээ явж аялах, ажлын зардал мардал гэх нэрээр асар хэмжээний орлогыг ингээд те яг орлого нэрээр биш ингээд өөртөө орж амьдраад идэг. Тэгээ нөгөө компани амар олон янзын юм арга хийсдэг татвараас цугтдаг. Тэгээ яг ямар хүмүүс энэ прогрессив татварыг төлдөг вэ гэхээр одоо нэг таны хэлж байгаа компани нэг юм нарийн мэрэгчлэлтэй ур чадвартай ажилчид эсвэл нэг юм чинээлэг дундаж давхаргын нэг юм бие даасан ашигтай бизнес эрхэлдэг жижиг дунд бизнес ч гэдэг юм уу те юм чинээлэг маягийн те бүр супер баямж тийм хүмүүсийг авчиж энэ прогрессив татвараар өрсөлдөх чадваргүй болгоочдөг. Тэгээд том бизнесүүд зах зээлийн эзэлдэг. Тэгээд тэр компани одоо юу гэдэг нэг жижиг дунд бизнесүүд чинь ажиллах чадамжгүй болоод өмчлөх ирэх биш үү те. Тэр чинь энгийн хүн яг ингээ бие даасан бизнес хийхэр чинь жоохон чинэлэг болоод ирэнгүүт нь татвараар дараад ичиж байгаа. Тэгээд том бизнесүүд нь өрсөлдөөн тисч үлддэг. Тэгээд прогрессив татвар чинь ингээ зорилгынхоо эсрэг үйлчлдэг. Тэгээд бүр тэр би урд нь ярьжлсан нөгөө Артур Лафер гэдэг Рейгний бас Трампын эдийн засгийн зөвлөх байсан хүн байдаг гэд тэр Америкийн нэгдсэн улсын орлогын албан татвар гэдэг ном бичсэн байдیں۔
2-3 жилийн өмнө хэвлэгдсэн. Өмнөх үг нь Трамп бичсэн байсан байхгүй. Трамп ч нөгөө орлогын албан татвар тэрийг хөнгөлөх тухай яриад байсан шүү дээ. Тэр бол яг л бичсэн байлаа. Ер нь Америкт энэ орлогын албан татвар 1913 онд бий болсон. За дараа нь хэдхэн жилийн дараа хамгийн анх энэ орлогын албан татварыг тогтоохдоо юу гэх юм угаасаа баян хүнээс давна гэж хамгийн анх гаргаж ирсэн татвар байхгүй. Тэнгүүтээ дараа нь ядуу баянгуу бүгднгээс нь авдаг болцсон тий. Тэгснээр дараа нь дахиад нэг татвар нэмчихэж байгаа тий. Одоо баянаас нь илүү ихийг авна гэх маяг. Тэг хизээч тэр баян хүнээс нь одоо авсан татвар нь нийтийн эрх ашигтаа үйлчлээд ядуу хүмүүстэйгээ цуг одоо тэнцвэржээд ч гэдэг юм уу те. Одоо үедээ тэгш байдал нь бий болоод байсан түүх байхгүй. Татвар нэмэгдэх тусам баян ядуугийн ялгаа улмөр гаардаг. Татвар ингээл ямар нэг байдлаар баян хүнээс авна гэсэн татвар эцэстээ ядуу хүнийг цөлмөх хэрэгсэл болж өрдөг. Тэр ерөөс энэ орлогын албан татврын түүхэн тийм байт юм бэл. Тийм. Юм ч та. Манад ч уг нь жишээ билийх одоо энэ эзэнт гүрний өчнөө тэгшөө болгох чинь гэж баахан мөнгө бас төсөв таяална шүү дээ. Кино хийнч гişиг тэндээс уг нь судалмаар байгаа байхгүй юу тий. Одоо энэ нөгөө дөргөн натна гэж яадаг дээр нөхөр чинь татвараар сүйдэл хийгээд татварыг нь өөр нөгөө Иранаас ирдэг нөхөрт бэлэн мөнгийг нь авангуудаа нөгөөдг нь шууд хятадаас очиод баахан нэмж аваад би хэдүү авах нь бол хамаагүй байгаа үстэй гэж байгаа. Тинчээд эзэнт гүрнийг донслох хэмжээний айхтар юм болгоол ингээл ингэжсэн бид нарт түүх вэ шүү дээ. Гэтэл трийгээ ерөөсөө харахгүй. Тэгэл одоо энэ 26 онд гэх хичээл эхлээл татварлал 200-300% татвар өгөөл дараа нөгөөдөл чинь 200-300% татвар өгж байгаа юм чинь бүх өмчөө хураал гадч татвараа төлж чадахгүй болонгууд нь татвараа төлсөнгүү гэдэг нэрээр барьж ийгч хориол те. Тэгэл ямар ч ажил олохгүй. Яг энэ шиг юм одоо ингээл давтагдал нь шүү дээ. Яг нэг 100 жилийн ороомгон дээр буцаал хүрээд ирсэн. Тэгээ трийгээ учрал одоо өөрчлөе гэдэг байгаа ерөнхий сайд үнэхээр тийм сонирхол байгаа бол ингэж ард иргэдээ хуурхаа болооч тий. Эн чинь чинээлэг дундаж давхархыг дэмждэг татвар гэдэг. Үгүй энэ хамгийн ихээр устгаж байгаа. Нөгөөдөл одоо бүх компаниуд 3 саяш дээс цалинтай хүмүүсийнхээ татвараас ухтаалгасан л 2 дансал нэгээл үз тарж л байгаа тий. 3 сая төгрөгч одоо $1000 чөрөхгүй үстэй. Тэгэхээр $1000-тай хүн ч одоо яг энэ хөгжингүү улсуудад бол бүр ядуугийн ядуу хүмүүстэй. Тийм ядуугийн ядуу тооцогддог орлоготой хүнээс Монголд саятнуудаас авах ёстой прогрессив татварыг ногдуулах чинь ингээ бодохоор түрүүний миний ярьсан үнэ л байгаа. Тийм байна. Одоо тэгээд том компаниуд нь болохоор нэг муухай зүгтдэг юмтай те нийгмийн хариуцлагын хүрээнд манайх ийм төсөл хэрэгжүүлж чинь гэж татвараас татдаг. Ухаан жоохон гадралдаг болохгүй. Одоо манад нэг либертарууд аягүй их олон болчихжээ. Татвар буруул гэж орилдог болчих. Цаана нөгөө Австрийн школ гэдэг энэ либертар үзэл чинь зүгээр идеологоос гадна хажуудаа хавсраг эдийн засгийн ухаантай тэр нь бас тодорхой хэмжээнд он цаг хугацаа туршлага мэдлэг гэдэр болгож ингэ суралцдаг юм болохоос хитгэн жижиг төр хязгаарлагдмал юу лээ засгийн газар те рационал үдэн санаа гэх нэг юм хитэн жижигүрийн үхтэй орцсон хүмүүс айгүй их байна. Тэгэл татвар буруул гэд. Тэгээд хамаагүй арчс намын социалист нөхдүүдийн юуг дэмжээ явж либертар нартай тийм хүмүүс социалист намын поп арга хэмжээг дэмжиж зурагтад өөр намын хүнтэй цуг ороо сууж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ либертар намын юу гэнэ ус төрөөч өлегтэй хийж чадахгүй өсөлдөгч намаа дэмжижсэн шааж байгаа байхгүй юу. Ийм тэнэг хүмүүс ингээд ийм бол. За тэр яг тэг ингээ бодлоо гэж бодоход одоо юу гэх юм. Бид нар энэ эдийн засаг гэснээс те төрийн зардлыг нэмэгдүүлж байгаа тохиолдолд татвар буурна гэж хизээч байхгүй. Төсвийн алдагдлын тухай өнөөдөр хинч ярьдгүү. Дараа жилийн төсөв одоо удахгүй хилцэгдээд тэгэхээр дахиад алдагдaltaй төсөв батлагдана. Хэдэн их 80-ийн алдагдал гарч байна. Өнгөрсөн жилийн алдагдлыг яриаггүй. Тэрний өмнөхийг яриаггүй. Энэ асуудлыг огт ярихгүйгээр төрийн зардлыг танахгүйгээр татвар буурна гэдэг ойлголт байхгүй байх нөхдөй өө. Ийм худлаа юмд итгэхэ болмоор байна. Одоо нин тэргуунд одоо юу гэдэг арчс нам ч гэдэг юм уу тэр мундаг баярмаа хин бэдний тэд нар тийм татвар бууруулах гэдэг юм бол те одоо энэ төрийн үрлэгэн ямар ч ашиггүй одоо ийм арга хэмжээ хөтөлбөрүүдийг бүгдийг нь одоо жагсаамаар байна. Тэгээ нөгөө тээзүү хийнэ гэдэг шиг тэдэрт тийм эдийн засгийн судалгаа хийх хэрэгтэй. Арчс намд тийм судалгаа хийх багийг санхүүжүүлэх боломж байгаа шүү дээ. Намынхаа төвшөнд тийм бодлого боловсруулах юм хийхгүй ч 1-2-ороо энэ тэнд ингэж олон хүн таалагдах арга хэмжээ. Аваас дээрэн дээр 100 мянган хүний гар үсэг гэдэг. Наа чин одоо энэ Австрал ч юм уу, Англи ч юм уу энэ
одоо ийм арга хэмжээний зөндөө байд юм уу? Энд чинь шууд ардчлалын элементийг тодорхой хэмжээнд оруулж байгаа хэлбэр гэдэг. Манайх нь бас дуурайгаад одоо ингээд авч хэрэгжүүлж эхэлж байгаа шүү дээ. Гэхдээ энэгээр асуудал шийдсэн түүх байдаг байхгүй тэр ардчилсан улсуудын. Гэж парламент байна, засгийн газар байна. Хэрвээ тэр ингээд бүгднгээс нь санал аваа шийдчихдэг юм бол хоёрын хооронд сонгуул явуулж яах юм? Шууд ардчлалын систем рүү шууд орох хэрэгтэй. Тэгэхээр бид нар шууд бус ардчлалын нөхцөлд амьдарч байгаа. 100 ч вэ нөө 200 мянга ч вэ нөө 300 мянга ч вэ нөө те одоо юу гэдэг нь санал цуглуулсан байлаа гэд тэрнийг заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн тийм одоо юу гэдэг нь зарчимч манай улс төрийн тогтолцоонд байхгүй. Тэгэхээр тэр чинь зүгээр энэ улс төрчдийн хүмүүст оноо авах хэрэгсэл одоо уурсан байхгүй юу? Тэгэхээр энийг бас ойлгомоор байна. Тэгээ ингээд нэг одоо нэг худлаа цаадах нөгөө юм агуулгыг ойлгохгүй юм биш нүд хэлбэрцэн хүмүүс гараад ирлээ учрлаас эхлэв бизнесийн эрхчлөө гэнэ. Бизнесийн эрхчлөөг л ингээд ярьж байгааг нь харангуут нь чи хувь хүмүүсийн эдийн засгийн эрхчлөөг дэмжих гээд байгаа мó тодорхой том бизнесүүдийн эрхчлөөг дэмжих гээд байгаа мó гэдэг чинь тэндээс шууд харагдчих واخ. Бизнесийн эрхчлөө том бизнесүүдийн л эрхчлөө жижиг дунд бизнесийг угаасаа хэрэгжүүлж байгаа бодлохоор алж байгаа үсттэй шүү дээ. Одоо ингээд ер нь яг татвар ярьсан дээр жоохон бас дэлгэрүүлэл ярьчих хэдүүлээ те. Сая хасар бас зарим нь дурж байгаа шин. Ер нь манай энэ либералууч гэдэг юм уу либертаруудын нэг юм хитгэн цөөхөн компаниг л хамгаалдаг хүмүүс болчихлоо те. Одоо бид яг өөрсөндөө хэлж байгаа шүү. Одоо бид нар ч бас ингээд либертар намгаа байгуулад явж гин те. Ингээд зөрчилдөөнгүй ингээд явж гин. Тэгээд хамгийн гол нь одоо энэ хасар түрэн баг тодорхой хэлчлээ те. Нэг юм баяр маанч байд юм уу, баяр цогтонч байд юм уу, цогт гэрлэнч байд юм уу те. Ингээд өөрөө уншаагүй номоо санхүүжүүлээд те. Ингээд цогт гэрэл мэрэл тэгээд үргэлж том одоо бизнесмэнүүдийг одоо өмөрж дуурдаг те. Жишээлбэл одоо юу гэдгийг бууз чигнэлээ ингээл эмсэсэн л бууз хийгээл унах юм те. Нэг иргэн нь ингээд ууц чанахаар 5 бүгд нууц чанаал унах юм. Одоо ингээл энэ такси макси гээл тэгэл энэ гайлын татвар матвар гээд энэ бүхэн чинь ерөөсөө яг хасрын хэлж байгаа шиг зөвхөн том аж ахуйн нэгжүүдэд л ашигтай бодлогыг төр хийгээд ш. Тэндээс сонгуулийн мөнгөө босгож гин, тэндээс хандивын мөнгөө босгож гин тийм ээ. Тэгээд ийм байдлууд чи эргээд ингээд биднийг улам их нөгөө татвар нэмэгдэх тийм ээ. Тэгээд энэ чинь нөгөө инфляц өсөд байхаар чинь нөгөө төрийн албаагч одоо санал өгдөг гарууд байна шүү дээ. Одоо ардын намын нөгөө тэтгэврийн хөгжчүүд байна. Тэгээд одоо тэр нөгөө төрийн албан хаагч нар байна. Тэгээд тэд нэр ч одоо иймч цагдаа гэл тэр ч одоо бүгд ардын намт нэг юм систем болчиход байна шүү дээ. Тэгэхээр инфляц нэмэгдэхээр цалин нэмэх ёстой. Нөгөө зардал чинь юу танагдах бүр өсөө явчихна. Тэгэхээр ийм нөгөө татвар буцаад бууруулдаг ч өөрөө ямар ч утгагүй асуудал, ямар ч боломжгүй асуудал болчиход улс төрийн хөвдөж боломжгүй байхгүй. Одоо энийг юу нь яагаад хүмүүст ойлгуулъя гэж ингэж одоо юу гэдэг нь яг бодит асуудал чинь юу юм бэ гэдэг яагаад хүмүүс зүн зүгээр нь ойлгуулах нь чухал биш. Араа чи ойлгохгүй хүний дэмжлэг авахгүй. Зүгээр сайхан таалагдал ингээл олны тэ нэг юм чанга дуутай байгаад активизм хийгээл хэлдэг бичгэрч талбай дээр ганцаараа зогсдог ч юм уу. Дандаа нэг юм олны өмнө шоу хийх арга хэрэгслэр явах хэрэгтэй юм бэ. Тэгж яваад гол нь үр дүн байхгүй штэ. Тэр хүн мундаг ганцаараа нэр алдар нь манддаг байж болно. Яг үндэ либертар үзэл нь хэрэгжих болцоонд гарч ирэхгүй л байхгүй. Тэгэхээр либертар үзэл нь өөрөө хэрэгсэл болоод хувь хүмүүсийн их ашиглагдах ёстой юм уу? Эсвэл бид нар либертар үзлээ түгээх ёстой юм уу? Тэрнийг хүмүүст үнэн зөвөөр нь ойлгуулах ёстой юм уу? Яг үнэ. Одоо тэр энэ 7 хоног тэр дор чандын хэлээд байгаа тийм нарны панелийн тоног төхөөрөмжүүдийг 100% гайлын татвараас чөлөөлнө гэдэг. Энэ бас нэг бизнесийн эрх ашиг явж байгаа байхгүй тийм. Өмнө нь тийм томчуудын том бизнесийн рүү орж байгаа шүү дээ. Өмнө нь болохоор тэр бүх такси үйлчилгээнүүдийг хориглоод Нямбатар тийм 20 хэдэн тэрбумыг хотоос гаргаж ягаад цахилгаан такси оруулаад ирья хятадаас гэл тийм. Энэ чинь зүгээр ингээд нэг машин аваад хүн такси хийж болох юмыг боомлж жагаад тэгэл төрийн мөнгөөр л ингээд мөнгө байхгүй байх гээл тэгж жагаад оруулаад ирдэг. Тэгээ дандаа том бизнесүүд юмчдаг. Нөгөөдүүл нь бүр захиалгаад мөнгөө өгж байгаа юм чинь дуугаа захиална гэдэг шиг захиалгаа өгчдөг. Тэгээ тэр бол магадгүй 5 богдыг ч юм уу өөр энэ такси үйлчилгээ эрхэлдэг ямар том компани байдгийг тэднэрийг лобби явуулж байгаа юм ойлголтой. Одоо юу гэдэг нь чөлөө зах зээл бол ингээд ямар ч хамаагүй нэг тодорхой хэмжээнд хувийн эмчийн элемент хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгээ нэг ийм тогтолцоо олгоныг чөлөө зах зээл гэж бодоод байгаа байхгүй. Фашизмын үед тодорхой хэмжээнд хувийн эмч хүлээн зөвшөөрөгдсөн.
нацизмын үед тодорхой хэмжээнд хувийн хүч хүлээн зөвшөөрөгдчихсэн тий. Ер нь яг чөлөө зах зээл гэх юм бол энэ чинь зохицуултгүй татвар бага илүү одоо гэдэг юм органик төрийн оролцоо маш минимум хэмжээнд төр одоо гэдэг аж ахуйн нэгжүүдтэй ч гэдэг юм уу одоо хувийн хвшлийг хүртэл дэмжих арга хэрэгэлдэггүй хиндэн ч давуу тал олгодгүй ийм системийг чинь чөлөө зах зээл гэдэг байна. Олон жижиг дунд бизнесүүд ингэж оршин тогтнож өрсөлддөг ийм одоо нөгөө хоббитийн ертөнц гэдэг чинь тэр чигтээ чөлөө зах зээл гэдэг Толкины номор чиглэл эдийн засаг одоо судалдаг хүмүүс чиглэл тэрнийг тодорхойлоо гаргаад ирсэн. Ийм нөхцөл том бизнесүүд урт удаан хугацаанд оршин тогтнож ингэж хүчтэй байх болцоо байхгүй. Айгүй олон жил ингээд хэдэн үеэр одоо орчин үед чинь том бизнесүүд ингээд хүчтэй байгаад идэг штэ. Тэр чинь бол тэд нар өрсөлдөх чадвараа юугаар хадгалаад байна гэвэл төрийн эрх мэдлэр дамжуулж хадгалж байгаа штэ. Тэгээ ер нь чөлөө зах зээлийн санаа гэдэг чинь хамгийн анх нь меркантилизмын эсрэг үүссэн санаа байхгүй. Одоо тэр нь коммунизм эдгэр чинь тэр үед социализм тэр чинь би болоогүй байсан. Адам Смитийн үндэсний баялаг гэдэг ном чинь коммунизм, социализмын эсрэг, фашизмын эсрэг ном биш шүү дээ. Чөлөө зах зээлийн сурах хүчиг гэж өнөөдөр ярьдаг те. Эн чинь меркантилизм буюу хаад ноёдтой хавсарж те. Одоо энэ төртөө хамсаж хагаад монопол ч юм уу те. Ийм ирэхээр зах зээлийг бомлоод бусдаг тэр зах зээлд орохгүй хааж боодог мерчант класс гэд худалдаачин ангийнхныг эсрэгүүцсэн хүн бүхэн эдийн засгийн амжилт өөртөө бие дааж оролцох хэрэгтэй. Ингэж оролцвол улс орон хөгжиж цэцгэж баялаг бүтээдэг гэсэн санааг анх гаргаж ирсэн ном баггүй юу? Ямар ч коммунизм тэнд байхгүй. Өөрөөр хэлбэл кроны бизнесүүд энэ төртөө хамссан том бизнесүүдийн эсрэг анх үүссэн үзэл санаа чинь чөлөө зах зээл үүссэн. Гэтэл манад баабарч гэх юм уу. За одоо тэгэд сүүлийн маш олон заламжлагчтан байх шиг байна те. Өөртөө либертарч гэж зарим нэрлэж байна. Энэ хүмүүс чинь том бизнесүүдийг өмгөөлдөг. Ийм хүмүүс ч өөрсдөө чөлөө зах зээл либертар гэж худлаа яриад байна. Яг үүндээ энэ хүмүүс чинь социал демократууд. Либералууд байхгүй юу? Одоо зүүнний социал либералууд. Тэгэхээр энэ наазах нь энэ юмнуудаа ялахгүйгээр хэдүүлээ одоо ингээд Монголд зах зээлийн реформ энэ төр хийнэ гэж байхгүй. Тий, одоо нэмээд тэр бид нар хуурдагж байгаа нэг жишээ үл тэр Баярмаа эднэр чинь ингээд нэг жагсаал хийсэн шүү дээ. Инх төвшин Баярмаа гэл нэг тийм хүмүүс жагсаад хийсэн шүү дээ. Тэгэд одоо тэр оюун эрдэн Нямбатар хоёрын явуулж исэн бодлого яг хэвээр үргэлжлээ л байж. Яг ижлэг. Яг ижлэг. Туулын хурдны замаа барилгаараа барина гэсэн 500 тэрбумын гаргацсан 2.2 их найд бол одоогийн байдлаар гарах нь тодорхой болсон. Гэхдээ тэрэнд бол 2.8 их найд 3.2 их найд төгрөг орохоор байгаа. Тэгэл тэр дотор чинь бас зөндөө төсөл мөслүүд бас юм хамжлага яваад байгаа юм бэлээ. Тэгээд энэ яг би зүгээр сайн нэг хүнээс хальт сонсоход яг үнэн худлыг мэдэхгүй л дээ. Гэтэл үл ер нь магадaltaй байгаа байхгүй. Энэ 20 минутын хот гэдэг юм уу, селебдит төв гэдэг юм уу, туулын хурдны зам өөр ямар зам ч ингээд нэг 14 мега төсөл гэдэг чинь тэр юутайгаа уйлдаж явж байгаа гэсэн нэг тийм худлаа үнийн би сонсчлоо. Тэр харбины гэрээтэй байгаа. Тэгээ энэ харбины гэрээг ч одоо ингээл оюун эрдэнэ гिचгсэн тэгчгсэн гээл те. Ингээд одоо тэрийг хилцээ гэдэг байгаа чинь оюун эрдэнэтэй бол ямар ч хамааралгүй гэж байна. Энэ бол цэвэр ардын намын дээр нь сууж байгаа хамгийн эрх мэдэлтэй хүнийх нь одоо болон одоо тэр эрх мэдэлтэй хүн болно. Тэр намаас одоо санхүүждэг одоо том компаниудын л ерөнхийдөө мөнгө юм байна. Тэгэхээр оюун эрдэнэ ч энэ дэр нэг айж байгаа ч юм ер нь байхгүй юм байна. Бид чинь өмнө ч гэсэн хэлж ирсэн шүү дээ. Оюун эрдэнэ Нямбатар хоёр зүгээр л нэг юм альчуур. Одоо энэ намын хатан энэ та түрүү ирсэн шүү дээ тий. Чи одоо англи чинь бол том корпорацууд чинь сэргийгдэх эрчим хүч гэдгээр асар их татаас аваад энийг ажилуулж байгаа нэр ийм амар их хөтөлбөрүүд хэрэгжүүлээд маш их том бизнесүүдийн одоо гэдэг том луурын арга хэмжээ байхгүй. Энийг манай Монголд бас яг сурцсан. Нөгөө MCS чинь бас ногоон юу мүү энэ төр гээл те. Сүүлийн үедэр л энэ дор чанд чинь улаан цайм MCS-ийн хүн бэлэн штэ. Тэгэхээр юусоо яг тэдний лоббиг яг хийж идэг. Тэгэхээр энэ уус төрчдөө зүгээр паптууд нь. Одоо энэ орчин үеийн Америкийн ч гэдэм үү энэ либерал социал демократ систем чинь том корпорациуд нь төрөө одоо уус төрчдөө ингээд сонгуулийнхын зардлыг гаргадаг. Тэд нар буцаж гарч ирээд барьцаалагдсан эрх ашигт нь үйлчлдэг ийм тусгай сонирхлын эрх ашигт үйлчлдэг систем гэдгийг бүр за би одоо муухай хэлчихсэн. Бүр Хитлер хүртэл парламентын ардчлалыг ингэж шүмжилжсэн байдаг. Гэхдээ Хитлер хийсэн болохоор худлаа гэж
үзэх аргагүй байхгүй. Яалтчгүй ардчил чи өөрийн сур тал байгаа тийм үстэй. Тэгэхээр лоббинд орчдөг. Тэр энэ лоббинууд айгүй хүчтэй. Тэгэхээр эдийн засгт төр оролцсон улам бүр нэмэгдээл нөгөө ингээл нийгмийн асуудлагч гэдэм үү төрөөр шийдвэрлүүлнэ гэдэг хараа том бизнесүүд л технэр чи хүчээ аваад нөгөө тэгш бус байдлыг одоо юу гэдэг багасгана гэдэг тэр арга хэмжээ болгож тэгш бус байдлаа улам бүр нэмэгдүүлдэг юм баян ядуугийнхаа ялгыг жинхэнэ гаргадаг систем байдаг те. Тэгээ энэ том бизнесүүд чинь Монголд хамгийн том аюул болоод байна. Энэ төрөө зардал одоо том төр гэж ярьдаг шүү дээ. Дагаар төрж гэж ярьдаг юм ер нь бол big government, big business хоёр чинь нэг цоосны хоёр талаа гэдэг Америкийн ялангуяа палеолибертарууд хамгийн их ярьдаг байхгүй. Манай Монголд чи энэ тухай бүр ямар ч ойлголтгүй. Одоо тэр харьбины гэрээгэл ярьж чинь тэр нууц гэрээгэл тэр гэрээг анх яриад одоо энэ мега төслүүдийг ярьж их улсын хурлын гишүүдтэй нэг юм үг яваал гэсэн шүү дээ. Манайхаа анзаараагүй. Яагаад энэ төслүүдийн чи их хөв нь хятад хэл дээр байгаа юм бэ? Энэ улаан цай юм хийсэн төсөл шүү дээ. Тэгэл одоо тэр сэргээгдэх эрчим хүчгээл бид нар айл өрх болгоноос сэргээгдэх ерөөсөө хэрэглээгүй сэргээгдэх эрчим хүчний хөгжил зориулсан 1% татвар биднээс аваад ирдэг шүү дээ. Хотлоо төлбөр нэртэй хэрэглээгүй юм биш биднээс аваад татвар шүү дээ. Тэгээд ингээ аваад ирдэг те. Одоо энэ хятадын 20 минутын нөгөө 15 минутын хотыг нь Монголд 20 минут болгоод нэрийг нь өөрчлөөл оруулаад ирсэн те. Эн чинь яг энэ нөгөө нэг тий хяналтын систем шүү дээ тий оноо цуглуулдаг их оноотой энэ тойрог түгжрэл мүгжрэл гээд гой гой юмар халахвчлаад байгаа боловч яг хүмүүсийг дүүрэгт нь түгжих санаатай тэгээд тэр хүн үг хэлэх одоо төр засгийн бодлогын шүүмжлээд элдв чагсаал цуглаанд оролцоод байх юм бол оноо насагдана төрөм засгаа магтаад сайхан төрмөн зөвөө зүгээд байх юм бол оноо нэмэгдэн тий тэгээ оноо насагдж байгаа тэр хүн бол зорчих ирэхгүй болно яг хуучных шиг нөгөө гадаад пассвортгүй зам явах авдаг шиг жишээ нь хятадд бүр Европт одоо хэрэгжүүлэх гэж үзэж таарч үсэд алдаад байгаа тий Англид бол нэлээд хэрэгтэй тэрийг ингээл зүсийн хувьгаад жоохон тоогийн өөрчлөлчлөөр л одоо 15 минутыг нь 20 минут болгох чинь ихлээр манайхан мэдэхгүй гэж боддог юм шиг байна тий. Тэгээд тэр мега төслүүд тэр бүгд юусоо тийм байдалтай болсон. Энийг нам хийж байгаа. Таны хаана амьдрах, хаана ажиллах, хаана одоо имлэгт үзүүлэх тэр болгоныг цаанаас нь тодорхойлдог мэддэг болно. Тэгээд дансын төгж нь барина гэдэг. Одоо ч манайх данс төгжээл бариад байгаа шүү дээ. Сая удирдлагч банкны дижитал мөнгө энтергээл одоо өрнөдийн социалистуудын хэрэгжүүлэх гээд байгаа юм бүхнийг шууд хулбарлаж байна. Өрнөдлөө чи амар маргаан усгдаг байхгүй. Одоо ч л Америкт цахим ID гэж байхгүй шүү дээ. Хэрэгжүүлэх гэх юм бол үндсэн үйлчлэгч чи хүмүүсийн одоо гэдэг мэдээллийг бүгдийн төвлөрсөн нэг серверт хадгалах чинь чи Big Brother бий болох гэж байна. Монголд 2011 онд хэн ч анзаараагүй бүгд төр гэмт хэрэгтэн шиг хурууныг хийгээ өгөөд нөгөө биометрик гэдэг чинь тэрнийг өгөө ингээ бүгд баг одоо мэдээлэл нь тийм бүгд нэг сервер дээр тэгээ тэрнийг магтаад бүгдээр гой суугаад байгаас яг үүндээ тэрний чи одоо ингээд эрх мэдэлтэй хүмүүс сонгуульд ч гэдэм үү тийм том намууч бүх датаг нь бүх датаг нь ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхэд манайх хамгаалт муутай байгаа. Тэр датанууд айл хэзээний энэ Орос ч юм уу Хятад ч юм уу тэнд манай Монголын иргэдийн бараг бүх мэдээлэл ямар имлэгт яаж үзүүлсэн бараг бэлгийн судралтай бүгдийн нэр Хятад мэдж байгаа шүү дээ. Хизээ хилээ энэ өвөл гарч ирсэн шүү дээ. 50,000 төгрөгөөр Монголын одоо сая гаруй иргэдийн датаг 50,000 төгрөгөөр зарна гэдэг ингэж байгаа шүү дээ. Чи бүгдээр алдагдсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм асуудлуудаа мэдэхгүй байна. Бид нар муухай аргагүй. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн энийг огт ярихгүй байна. Ер нь бидрээс өөр ярьдаг хүмүүс алгаа. Ер нь үнэн шүү дээ. Одоо манайх тэр нэг ийм Монголиа гээл те тэрэнд үхэж чадтлаа баярлан те. Тэгэл нөгөө юу вэ бас тэр мобайл банк гэдэг. Одоо энэ Япон гэдэг те Япон, Америкийн өрнөдүүд бол би нөгөө өмнө нэг Right News-ээр ярьж ирсэн шүү дээ. Банкнд нэг нэмэлт данс нээлгийч гэдэг юм уу? Эсвэл банктай холбоотой ямар нэг үйлчлэгээ авахд за нэг магадгүй 10,000 евро ч юм уу доллар тушаахаар болох юм бол цаг аавна. Зүгээр ингээд би одоо шууд гараад хаан банк ч юм уу худалдаа хөгжлийн банкнд ойжуулж байгаа шиг биш. Зүгээр цаг аавна. Очоод тэгээд ингээд кассанд мөнгө тушаагаад 2-3 өдрийн дараа ч юм уу 1 өдрийн дараах цаг аваад ингээд очино. Имлэг нь бас тийм. Тэгэхээр манайх одоо бүх юм нэг болцсон тий. Хүний өвчин зовлон тэр темпо доог илэгний ВЦ вирус тий хүний үр хүүгүүд өмч хөрөнгө барьцаа хөрөнгө
Одоо тэр ийм Монголд хүний банкны мэдээлэл хүртэл байгаа байхгүй. Зээлийн мэдээллийн сан, зээлийн сайн түүх мөнх гэл. Энд чи одоо энийг чи ингээд нэгтгэж жагаад өмч боловсрол. Тийм боловсрол бүх юм байгаа байхгүй юу? Гэр бүл мөл удам судар тэр энэ чи айгүй аюултай. Тэгэхээр одоо нөгөө манай гадаадд тэгдэг гэдэг хүмүүстэй хэлье. Гадаадд тэгдэггүй маа. Ялангуяа Гадаадд чи иргэнийхээ хувийнхээ нууцыг бол маш сайн хамгаалдаг. А мэдээж яг хөө тэр хэлээр орж гарч байгаа үед бол хурууны хэмээвэл уншуулна. А түүнээс л одоо хүний одоо хурууны хээг ч юм уу биометрик банкн дээр ч юм уу эсвэл эмнэлэг дээр ингээд аваад идэг тийм тохиолдол гадаадд бол яг зүүнний үзэлтүүд нь ингэх бол үнэхээр сонирхолтой. Сонирхолтой байгаа. Барууны үзэлт арай гүйц төрүүлээгүй байгаа зүүн гар талаараа. Тэгэхээр нөгөө манайх гадаадад ингээд хүмүүс гомо болж болдог гоё вэ. Гадаадад ингээд Францад те бовоо унжуулаад ирчүүд алхахдаг. Италид ингээ мемэ гаргаад салтаага гаргаад эмэгтэйчүүд алхахдаг гэдэг зураг. Тэгвэл тэгэл дахиад гой дуурай л та. Гадаадд хүний мэдээллийг тийм ээ хүний өмч хөрөнгийн мэдээллийг өвчин зовлонгийн мэдээллийг тэгж авдаггүй юм шүү. Ардсан намын фэнүүдээ гэж захимаар. Гадаадд гэжээс одоо манай тэр ийм Монголын эднэр чинь бүр хүнийг ингээд алхаж гიშихгүй цагаан дагаас хийж болохоор байгаа байхгүй те банкны систем бүх юм тэр чинь орцсон мобайлаар одоо хаашаа ямар юу худалдаж авч байгаа хүртэл хянах боломжтой байгаа байхгүй тэр чинь те. Тэр чинь яг л энэ технологийн дэвшилчээр энэ төр засагдаг юм уу? Хяналт хийх төр болцоог бол хангалттай. Бидний амьдралын 24 цаг бүх үйлдэл хөдөлгөөнийг хянах боломжтой. Цаашдаа бидний баг удахгүй баг одоо нэг ямар невралинк гэнтэр гэлтэй тархинд чипс болгон гээ баг бодол санаач хянах те трансгуманизм гэнтэр гээ те машины камерыг AI болгосон шүү дээ. Үнэхээр хэцүү. За тэр нэг иймэрхүү асуудлууд үүсэж байна. За хоёр дахь сэдв рүү орох. Сая хэдүүлээ бас сэдв баг 30 мөр болцсон уу? Амар хадуурлаа те. Тэгс. За хоёр дахь сэдв маань болохоор сая л энэ банктай л холбогдож байна л да. Одоо ипотекийн банк байгуулнаа гэхэд тусгай бүр төрийн банк байгуулах гэж байна шүү дээ. Манай тэ хөгжлийн банк гэдэг ямар том хулгай боллоо. Хөгжлийн том асуудлуудыг зарцуулна гэдэг. Одоо тэр ерөөсөө шийдэгдээгүй. Тэгээд тэр өнгөрсөн 7 хоногт ингээд л яриад 3 их 80 төгрөг төсөвт авилгатай тэмцэх газар төвлөрүүллээ гэл тэ. Сайн хэрэг байж болно. Үнэхээр сайн байна. Гэхдээ ягаад бид нар авилгалын үзүүлэлт дээрээ жилээс жилд 1-2-оор биш 10-10-аараа унаад байна вэ гэдэг чинь энэ төрд ямар их авилгал байна. Тэгээд ямар их идэж болохоор мөнгө байна вэ гэдгийг л нотлоод шүү дээ. Тэр авилгын индекст бол итгэдэг. Яа тэр Transparency International гэдэг байгууллага байгаа шүү дээ. Тэр чинь Британий засгийн газрын санхүүжилдэг тийм байгууллага байхгүй. Бас Америкийн төрийн департаментээс тодорхой санхүүжилт авдаг. Наад байгууллага чинь өөрсдийнхөө өрнөдийн улсуудыг амар авилгагүй болгоод дэлхийн бусад улс орнуудыг авилгатай болгоод ингээд зохиомжилсан. Тэгээ төсөөллийн индекс гэдэг шүү дээ. Төсөөллөөр хийдэг индекс. Тийм ер нь одоо судалгаа хэмжээс гэж ер нь ямар юм бэ дээ? Объектив судалгаа биш гэдэг нь бүгд тэр билээ. Тэгээ энэ одоо үзэл сурталын зорилгоор ер нь бол биш дээ. Америк Монголоос авилга багтаа юу үгүй шүү дээ. Аим ш одоо зүр тэр Сомалигийн нөгөө нэг сургуулийн жишээ бол тий одоо асрамжийн газар чиглэл мөнгө идэж байгаа зүгээр бид нар дөөш агентлаг байгуулагдахад л одоо юу гэдэг нөгөө USAID чинь яаж мөнгө иддэг вэ гэдэг зүгээр сая Трамп чиглэл Илон Маск хоёр Трамп дөнгөж ерөнхийлөгч болчоод бидэрт харуулах зах зөхийг харуулаад буцаас Англи дээр амар яг энэ улсын имлэгийн NSA чинь тэргээ тийм одоо юу гэдэг систем дээр тэр нь өрнөдийн ер нь энэ социал демократ гэдэг улсууд шүү дээ. Ер нь энэ социалист хятад ч тэр Орос ч тэр ер нь энэ дэлхийд даяараа ер нь авилга болох хавтгаарцсан шүү дээ. Энийг ингээл яг тэр нь илүү энэ нь одоо заавал хойд солонгос ч юм уу Венесуэл хоёр хамгийн хадагтан заавал эсвэл нэг Зимбабwe 3 те ингээ өрнөдийн тэр индексүүд нэгдүгээр судалгааны аргачлал эдгээр нь тийм объектив биш. Тийм юмд бол нэг итгээд байх шаардлага байхгүй гэж. Гэхдээ одоо манайхыг авилгагүй гэж би хэлэх гээгүй. Авилгагүй гэж. Боддоор тэр одоо төсвий чинь 11-ийг АТГ илрүүлээд шүү дээ. Илрүүлэхгүй байгаа хідэн их 80-ийн улгаан байгааг бид нар мэдхгүй байхгүй юу те. Нэг дарга нэгийг гаргаж ирээл за хаацаалаад өнгөрн. Ерөөсөө тийм тохиолдол болчихсон. Ерөөсөө ийм жишээ байхгүй юу. За магадгүй нэг ийм авилгал байлаа тий. Тэгэхээр тэр авилгалд тэмцэх газрын илрүүлээд байгаа гэж чинь тэр хасрын ууж байгаа усны бараг
тэрнээс доош ихсэх нь баггүй да. Энэ дүүрэн байлаа гэж төсөөлье. Тэгэхээр төр тийм их мөнгө байгаа нэг. Авилгалаа тэмцэх газар чи яг үдэ нэг цэцэрлэгийн багш, гайлын мэрэгжилтэн, сургуулийн багш, совилогч те тэгээд нэг улсын нөгөө байгууллагын манаач эднэрийг л барьж хордог те. Тэгэхэд тэр цаана бим цогтон ч юм уу, хөрс хүн ч юм уу, оюун эрд Нямбаатар тэгэл сая тэр Нямбаатарын халзан хошногын нөгөө данс нь 10 гаруй хамааралтай дансанд нь 3.2 их найддаг лөө байсан гэж байгаа хоо одоо зарцаацсан байж гин гэдэг. Тэгэхээр ер нь юу гэдгийг одоо ардын намч нэг ийм PR хийдэг циклтэй болцсон. Өөрөөсөө хоорондоо ч баг ярьчихдээ юм шиг үлээ. За Нямбаатараа гэдэг юм зөв жишээ шүү. Одоо яг одоо тийм л юм харагдаад байна шүү. Чиний 2 жил явчаад тэрээ. Тэ нөгөө хэд нь за би 2 жил явах юм чинь тэгвэл шүүхэн шийдвэр гүйцэх газрынхаа даргыг тэгвэл аятайхан манай талын хүн тавьж өгөөрөөч гэдэг юм уу. За иймэрхүү юмнууд ингээд яригддаг байгаа байхгүй юу. Тэгэл за би нэг 2 жил явав. Тэгээд 100 тэрбум төгрөгтэй хүн 200 тэрбум төгрөгтэй хүн тэгээ яах 2 жил суугаал те. Тэгээд насан туршдаа тэгэл тэр Испани арал дээр тэгээ жаргаж. Тэгэхээр ерөөсөө анханасаа л идэх юмгүй байлах юм ярихгүй зүгээр нэг цэцэрлэгийн багш гайлын байцаагч нэг юмн дээр ингээл тэгээд тэр чинь зүгээр ингээ маасаараа ч гэдэг юм 21 аймагт байгаа тэр татвар матуртай асуудал холбоотой юм ингээл нэг жижигэн юм шалгахад тэр чинь 3.2 их найд байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр том акулуудаа ч юм уу ингээд барай шалгуул. Гэхдээ ер нь ямар ч мөнгөгүй л байлгах хэрэгтэй. Мөнгө төрийг ер нь бид нэг цагдаагаа санхүү одоо цалинжуулъя татварын мөнгөөрөө тийм ээ шүүгчээ цалинжуулъя. Бусдаар ингээд ерөөсөө төсөв энэ хоосон байвал хулгай их боломж байхгүй болохгүй. Ийм юу те ягаад АТГ гэдэг газар тустай байгаа. Ягаад цагдаагийн байгууллага байдаг, хөрс ахуулах байгууллага байдаг мөртлөө АТГ газар юу анханасаа бий болсон юм. Элбэг дээр ягаад гэвэл ер нь яг зүгээр миний сонсож байгаа юу гэдэг нь АТГ гэдэг газар чинь Хонконг гэх авилга давтагдаад АТГ байгуулагдаад авилгатаа тэмцээд авилгаа бууруулав энэ гэсэн нэг тим юм яриа л те анх байгуулах гэжсэн те. Тэгэхээр зүгээр засгийн газар нь өөрөө авилгачдсан, хууль хяналтын байгууллага нь өөрөө авилгачдсан те. Тэгээд тэр нөгөө өөртөөгөө авилгачин өөртөөгөө тэмцэх болцоо нэг байхгүй. Угаасаа авилга гэдэг чинь төрийн их мэдлэлийг л одоо абьюз одоо буруугаар ашиглах тухай асуудал шүү дээ одоо утга санаа те. Тийм учраас эн чи яг зүгээр ингээ харах юм бол том төр асар их мэдлэлтэй нэгдэг чинь тэр их мэдлэг дандаа абьюз хийн гэдэг чинь угаасаа их мэдлийн заадах мөн чанар нь өөрөө тийм шүү дээ. Хизээч тэрнийг зөв бүрэн дүүрэн яг зориултын дагуу хэрэгжүүлж идэх хүн гэж байхгүй. Хүн гэдэг чинь өөрөө коррупт зурдаг амьтан. Угаасаа тийм биз дээ. Тийм учраас одоо за цагдаа нэгэнд тэмцэж чадахгүй учраас АТГ байгуулчих гэд популизм баггүй чинь АТГ байгуулчвал авилга буурна. Ягаад гэвэл ингээ засгийн газрын харианаас гаргаад тэгэд энэ элбэг дорч ч юм уу инх хоёрт ч юм уу их мэдл олгочих. Нөгөө ерөнхийлөгч чинь тэргүүрээ дамжуулаад ерөнхийсэдэ дамтдаг тийм л юм болоод тойрцсон болохоос хаана авилга буураад байгаа. Ер нь төр хизээч авилгатаа тэмцэнэ гэж байхгүй. Хэрвээ авилгатаа одоо жишээлбэл Ши Жинпиний жишээг харъя. Бүгдээр авилгач заяа. Одоо энэ хэн блээд коммунист намын лидер партиг ном байдаг. Коммунист намын тухайн нэг алдартай Ричард Макгрегор гэдэг нэг алдартай зохиог хятад судлаачийн бичсэн коммунист намын тухай. Тэрэн дээр яг ингэ бичдэг байхгүй. Бичсэн байгаа. Энэ систем өөрөө ингэж авилгатай байхгүй бол өөр ажиллах боломжгүй. Авилга авахгүй бол коммунист намын кадр байх нь ямар ч ач холбогдолгүй тэр хүмүүст. Одоо тэр коммунист намын гүйцэтгэдэг өөр албан ёсны цалин байлан чи амар баг гинэ. Тэгсэн бүртөө тэр зүгээр юм хурган одоо дараалал марганы тэр цаад амьдрал нь бүр тамтгаа алдсан баян байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ систем нь өөрөө энийг мэдэн ингээд авилгын систем гэдэг чи ер нь гэж та хаач 1-2 хүн авилга авдаг биш. Систем болцсон. Ирэх мэдлийг тэтгэж байгаа төр ингээд те. Тэгэд яг гоо тэр авилгатаа тэмцдэг гүйл явцанд юу болж хувирдаг вэ гэвэл дандаа эсрэг фракцыг нэг л цэвэрлэх амдаг болдог. Тий, одоо өмнө чийдэг. Америк л Сталины үеиг шиг одоо улаан цай хувьсгалын эсрэгүү гэж устгаж барьж авч цэвэрлж чадахгүй учраас авилгач гээд тэгэд авилгын ухаа гараад ирэхээр бүгдээр авилгач байгаа юм чинь. Тий, одоо Ши Жинпин ч гэсэн 5-гийн ч болохоор тодорхой хэмжээнд авилгын хүлээн зөвшөөрөөд идэг байсан шүү дээ. Нөгөө хоол ундыг нь яадаг. Би одоо 16 онд тэр Ши Жинпиний нөгөө нэг сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн солилцоогоо тэргээр явж байсан байхгүй. Тэгэхэд ингээ хятадд ингэж зураг авахулдаг мод дэлгэрсэн юмс дарга нар нь цагаа нуудаг. WeChat-т нөгөө цагнуудын өмтэй цагнуудыг нь зургийг нь оруулаад нотолж чадахгүй болвол яв гээд.
Тэгээ намайг явуулчихад тийм 160 мянган төгрөгийн албаа агч авилгалыг ихээр орсон байсан. Тэгээ одоо ер нь бол тэр чин дандаа юм нэг бол эсрэг фракцын эсвэл одоо нэг жоохон золиос PR, нь Ши Жинпин жишээлбэл ард түмэндээ ингээд юу гэдэг элит одоо энэ коммунист намын дээд хүрээлэл их нэг амар их нухчид дараад ингээд цэвэрлэн те тэргүүрээ бас ард түмэндээ бобрдог байхгүй. Тий, одоо тэр нэг өөрийнх нь өсөлдөгч гэжсэн босс хилаа билүү те. Тэрий чинь яг тэгсэн шүү дээ эхнэрийнх нь юуг дэлбэлээд. Тийм, босс хилаа гэдэг нэг чүнчиний намын орнд байсан те. Тэр чинь ер нь бол яг нэг ард түмэнд амар тэрний тухай яриад байгаа. Тэгэхээр хэдүүлээсээ банк хэрэг гэж байгаа юм аа. Ипотекийн банк гэдэг одоо энэ манайхан ингэж ойлгоод байгаа шүү. За ипотек ялангуяа залууст хэрэгтэй зээлээ. Тэгээ энэний хүчинд ингээд аятайхан орон сууцтай байртай болох боломж байна. Хүү багтай ингээд ингэж гинэ гэж бодоод байдаг. Яг үнэндээ ипотекийн зээл одоо энэ 13 оноос хойш хэрэгжүүлэхэд хэд гэж вэ? 30 их 80 төгрөг нийтдээ зарцуулсан байна гэж. Тэгээ энд хугацаанд юу болж ийн вэ гэхлээр за би нэг байр авч яхад бол би тэр үед яг 13 онд хавцаал авч тэгэхэд 50 60 сая төгрөг л 2 байр 2 өрөө байр тий. Одоо тэгсэн чинь 200 300 сая болцсон. Ипотекийн зээлийн гавьяагаар энэ байрны хөөсрөл чинь ингээд болгодоо. Одоо бүр тусгай банк байгуулж хагаад ахаал энэ байрны үн бол тэнгэр татан тодорхойлж ипотекийн зээлийн гол одоо юу гэдэг зорилтод одоо юу гэдэг хүнд зориулж хийгдсэн байг нэгдүгээр банкудад зориулагдсан. Банкуд энэ дээрээс асар их ашиг олдог. Хоёрдугаар энэ улс төрчдийн ч юм уу том бизнесүүдийн барилгын компаниудыг борлуулах зорилготой ийм л зээл. Энгийн үнийг байр орон сууц хямд байр орон сууцаар хангахгүйгөө. Тэгээ хямд орон сууцаар хангах биш. Тэр зээл гарсан үеэс гараагүй үеийнх нь орон сууцны үнийг л харахад ойлгомжтой. Дээрээс нь монголчуудын энэ өдөр болгон юмны үн өсөөд энэ инфляц тартагтаа дулдлаа одоо дээрэмдүүлж байгаа чи нэг үлдэмж том хариуцлага нь ипотекийн зээлд ногдно. Тэгэхээр ер нь ингээ харахад одоо эн чинь ингээд нэг юм ипотекийн банк гэж байгуулах чинь би тэгтээ нэг сайн судлаагүй мэдэхгүй. А зүгээр ер нь МИК гэдэг штэ Монголын ипотекийн корпорац. Энд чинь төв банк тэгэд арилжааны 10 билүү 11 банк нийлүүлж байгуулсан юм байгууллага байхгүй. Түр үеийн хвшний төлөвлөлт байгаа ч гэсэн картелсэн. Тэгээ эдгээр чи бонд гаргадаг. Тэр бонд гаргахад нь хуучин хөгжлийн банк тэр бондыг худалдаж авна. Эсвэл төв банк ихэнх бондын төв банк худалдаж авна. 90% нийлүүтэй төв банк. Энэ хаанаас сурсан лоурийн тогтолцоог бол Америкээс сурсан. Fannie Mae, Freddie Mac гэдэг ийм ипотекийн корпорац шиг ийм корпорац байсан Америкт 2008 оны санхүүгийн хямралч яг ийм subprime mortgage гэдэг одоо энэ хүүгийн бууруулсан хямд орон сууцаар хангасан хөтөлбөрийн үр дүн байсан. Тэгэд эн чинь асар том банкуд тэндээс ашиг олсон. Тэгэд төрийн ч юм уу цөөн хэдэн банкуудыг давбруулсан чинь бусд нь төрөөр авруулсан нэг юм. Тэгээ баахан хүн ажилгүй болоод ингээд амьдралаа ардаад нэг амар том хямрал олсон доо. Монгол тэр аргачлал чинь дуур байхгүй. Тэр аргачлалыг дуурайгаад хэрэгжүүлж байгаа өрнөдийн социал демократ либералуудын хийдэг тэр нөгөө социал демократуудын ипотекийн ер нь энэ одоо сая учралч гэсэн ярьж байна те нөгөө хүүхдийн мөнгийг зорилт хүүхдийн бараа бүтээгдэхүүн авдаг бодор руу чиглүүлнэ гэж яриадсан шүү дээ. Энэ шиг эн чинь яг нөгөө хүнсний талон гэдэг байгаа шүү дээ. Байрны талон. Одоо снап хөтөлбөр гэж үүдээ. Одоо food stamp гэдэг ярьдаг байхгүй. Хүнсний талон жишээлбэл хэн тэрнийг санхүүжилдэг вэ гэхээр ядуу хүмүүс биш заяа. Гөгөө лоббиддаг одоо хоолоор дутгацсандаа одоо санал гэс илүү Coca-Cola ч юм уу, Pepsi ч юм уу, эсвэл Costco ч юм уу, Walmart ч юм уу сүлжээдлгүүд эсвэл Америкийн одоо хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ассоциац центр гээд big agriculture гэж юм чаа том хүнсний компаниудын гол лобби байдаг байхгүй. Тэгээд тэд нар чинь ингээд энэ чи амар их мөнгө зарцуулна. Тэгэд Америкт 43 сая хүн билүүтэй хүнсний талооноор гэж хоол авдаг. Тэрэнд нь бүр пими тэ арх морь хүртэл багтан зав. Тэгээд тэр болгоныг тэр жижиг компани дэлгүүрүүд биш том корпорациудаас л зөвхөн очиж авдаг. Тэгэд ийм энэ чинь яг үүндээ энгийн хүмүүс таламж олгоод байгаас илүү нөгөө corporate welfare гэдэг байна шүү дээ. Компани халамж авахгүй юу? Тэрэн шиг энэ ипотекийн зээл. За одоо энэ хүүхдийн мөнгийг хүртэл том бизнесүүдэд өгч байгаа. Тэгээд том бизнесүүдэд ингээ очиод хүүхдийн юм авдаг болголоо гэж бодоход тэр том бизнесүүд чинь асар их мөнгө авна. Нөгөө жижиг хүнсний үйлдвэрлэгч чинь шууд зах зээлээс шахагдаад энэ чинь бас л Монголын хүүхдийн мөнгө гэдэг энэ хөтөлбөрөөр дамжуулаад
чөлөө зах зээлийг юм ховрох нухчихж байгаа өрсөлдөөнийг л нухчихж байгаа ийм л арга хэмжээ болж байгаа. Энийг зөвтгөх үүднээс одоо учралж хэлвэл те аав нар арх удаг гэрээс үжих. эргүү мө. Ерөөсөө эдгэр чинь огт энгийн хүмүүсийн төлөө байдаг юм аа. Том бизнесүүдийн төлөө байдیں۔ Тэр том бизнесийн эзэдүүд чинь энэ Монгол улсын төр ер нь энэ Америкийн нэгдсэн улсын засгийн газар ерөнхийлөгч тэр чинь I own them гэдэг байхгүй. Бидний эзэмшдэг ийм л байдаг. Манай систем дэлхийн өнөөгийн систем ийм энийг хамгийн их шүүмжилдэг хүмүүс чинь либертар үзэлтнүүд. Либертарууд л энийг шүүмжилдэг. Өөр консервативууд харьцангуй чаддгүй те. Яг л өөртөө улс төрийн том эстаблишменттэй холбоотой хүмүүс. За социалистууд бол бүр ойлгомжтой те. Тэр либертарууд юугаараа ялгаатай юугаараа онцгойг бол том бизнес гэдэг чинь те. Орчин үеийн социализмын хамгийн том одоо хан хэрэм гэдэг чинь том бизнес болон том төрийн түншлэг төр хувийн хвшлийн түншлэг гэдэг чинь 21-р зууны социализм шүүгээд Mises Institute бүр тийм Armstrong гэдэг сэтгүүлдэг нэг сэдвээ яг тийм сэдвээр гаргаж ирсэн. Тэгэхээр одоо нэг хуучны коммунизмтэй тэмцээд том бизнесүүдийн хувийн хвшлээр баялаг бүтээгч гэж өмөрдөг. Яг үүндээ эдгэр чи хувийн хвшил биш. Хувийн хвшил гэдэг тодорхойлолтод яг жинхэнэ англи одоо хуучны ойлголтоор нь орохын тулд албадлагын мөнгө авдаггүй байх хэрэгтэй. Татврын мөнгөөр ажилтдаг байгууллагыг яаж хувийн хвшлэх юм чинь өрсөлдөөнөөс англи төрийн биш нэртэй албадлагын их мэдлэлтэй байгууллага Фүүч чинь жинхэнэ хувийн хвшил. Тийм энэ жижиг дунд бизнесүүд биш үү те. Эднэр олноороо байх юм бол том бизнесийг олноороо нийлж хагаад сармарж болдог байхгүй. Жижиг дунд бизнесийг ингээд хахаад хавчаад төрн ингээд дараад хахаар том бизнесийн чинь хүчин дийлдэх байл шүү дээ. Энийг л бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр айл хизээний 35 жилийн өмнө байхгүй болсон коммунизмтай тэмцээд ямар ч хэрэггүй. Тэр айл хизээний дахин өөрсдийнхөө бодит асуудлыг харъя. Өнөөдөр шүү дээ тоталитарч гэх юм те. Энэ систем чинь яг хуучин хэлбэрээр бий болохгүй шүү дээ. Энэ шинэ контексттэй, шинэ нөхцөл байдалтай, шинэ хэлбэрээр, шинэ лоцонтойгоор тэр социализм чинь орж иж байгаа. Тэр чинь төрөх хувийн хвшлийн түншлэхгүй том бизнес. Тэгэхээр том гэдгээр нь биелж юм шүү. 3 жилийн өмнө бүр хууль батлаад авсан шүү дээ. Хуулиар хүлээн зөвшөөрүүлж төр хувийн хвшлийн тухай хууль гэдэг. Кроны тэр нөгөө хамсаатны тогтолцоогоо хуульчилж байгаа байхгүй тэр чинь. Тэгээ энийг бид нар дандаа гадаадаас сурч байгаа. Ер нь бид нар энэ хулгаал өөрөөдөө дандаа гадаадаас сурч байгаа. Зүгээр Монгол адагтаа ингээд нэгэд энэ баабар яриад байдаг чи худлаа шүү. Баабрын шүтдэг газруудаас л энэ хулгай аргачлалыг бид нар яг сурч байгаа. Баабар ч гэсэн тэр хулгай аргачлалуудыг Монголд оруулж иржсэн хүмүүсийн нэг ер нь бол банкны тэ. Одоо энэ манай энэ арлсан намын залбин фэнүүдэд ямар ч логик алга. Одоо баабар шиг хүмүүс байвал Монгол хөгжинэ гэдэг. Баабар чинь саяхан 2 сарын өмнө Нямбатарыг хөхөөд оюун эрднийг долоогоод бүр нялгадаад тэ тэгсэн чинь нөгөө талд нь баабарын фэнүүд нь оюун эрднийг зүхээд байгаа мөртлөө баабарыгаа зүхэхгүй. Тэ баабар ер нь баабар нь дандаа ингээд том бизнесүүдийг өмөрч дуурдаг. Rio Tinto, Minto гэл ингээд нэг юм MCS мэсийг магтаж бичдэг. Баабар угаасаа ядаргатай. Мах намыг ч юм уу ардын намын эсрэг хүн байгаагүй шүү дээ. Тийм. Инх хоёрын л эсрэг байсан. Ер нь бол намрын инх хоёрыг л нэг хэсэг шүүмжилсэн. Өөр хүмүүсийг шүүмжилж байгаа. Чеког одоо бууцсан онол илдвэр хэлээд байгаа болохоос яг их мэдтэй байхад нэг ч үгэлж байгаагүй нэрээ. Тэгээд оюу толгой хэрэгжиж жоох муу байт юм шиг л тий. Тэгээ оюу толгой хэрэгжижэл нөгөө Rio Tinto орж ирсэн цагаас хойш мөрдгөл байсан шүү дээ тий. Гэтэ баабрын өөрийнх нь Nepco гэдэг компани чинь төр төм шахдаг бас тийм компани болсон шүү дээ. Тийм байхад бид одоо баабрыг том бизнесийг баабар ч өөрөө хурган том бизнесийн эзэн. Тий, одоо энэ хотын ой ном тий Nepco хийсэн. Тэгэл одоо засгийн газрын бас тийм National Geographic-тэй хийсэн номоо л ингээл зургуудыг нь ягаал түүхүүдийн өөрчлөлт хийгээд байдаг байх жишээ. За гэтэл дандаа төрийн баг шүү. Тий, одоо Монгол хүний мөн чанарлууд байсан нэг аялал жуулчлалын яамны сайд гэдэг хүн шийдвэр гаргасан шүү дээ. Нэг хүний 93 наадам гэдэг нэг юм балаар дахиад ойлгосонгүй. Тэр одоо хайшаа. Одоо тэр AI хийцэн байсан шүү дээ. Тратлиан гэдэг мороо өөрөө унаад тэгээд сураа харваад тэгээд барилдах юм байна л да. Ашиграхад бол би хийж үзүүлнэ гэд. За тэр солиор хамаагүй тий. Гэхдээ сайд хүн тэрийг ингээ ахаад мөнгө хүрээл
төрийн мөнгийг хүрэл тийм юм хийх гэж байгаа. Ер нь 93-ын наадам гэдэг яг зүгээр нөгөө тэр чин одоо байлдааны цэргийн зэвсгийн л эрдэм шүү дээ. Морь урдуун гэдэг чи одоо байлдах гал тий. Тэгээд нөгөө ном сум харуун барилдаан гэдэг чи одоо гардан дулааны л нэгцэх элемент. Яг энэ 93 гэж нэрлэдгээр яг ер нь тэр гурыг гурвангийн л эзэмшсэн байх ёстой байсан гэсэн санаал гарч ирж л байгаа л та. Тэрнийг үүсгээд яг гэхдээ 193 муруу гэдэг тэр ярихтаа зүгээр үнэн боловсрал муутай ирдэг юм билээ тий. Тэр яг жинхнээсээ тэгж ярьсан юм уу? Жинхнээсээ яриад одоо бүр эцсийн хүн хаалт гэдэг шиг би өөрөө зөвлөнэ гэж яваад нь шүү дээ. Тэгэд гол нь тэрнийг тэгж ярьдаг ямар ач холбогдолтой байна энэ тэр. Одоо наадмын хууль гэдэг нэг юм яриад байна гэсэн. Наадам ч юу н хуульчлагдсан хуулиар яадаг ч гэнэ бас нэлээ энэ намууд гарч ирэхээр л өөр өстөө зориулаад бас өөрчилчт юм аашаа. Би одоо хардахдаа бол тэр мөнгө төгрөг итгэж байгаагаасаа ч илүү энэ албаар за одоо нэг арай одоо ингэ хэлбэл моё гэдэг дуудуулах үедээ нэг юм нэг өөрсдийнхөө нэг тогтсон тэр наадам үндэсний юмруу ингээд албаар тий өөрсдийнхөө Монголын наадмыг алиэлагч шиг харагдуулах тий тэр ч одоо хайш морь унжижснаа 10 км морь унжижснаа очсноо барилдаж тэр ч одоо ямар нэг олимпийн нөгөө традиционны юм төрөл байгаа ш нь буудангуудаа босчгүйгээд цан манаар ингээд гусаад иж тэгэхээр нэг юм одоо зүгээр арай тэгж хэлчихвэл оркл гэх бахалтай. Гэхдээ зүгээр нэг тим одоо ингээд юу гэдгийг нэг юм одоо аль улсаас нь ирж байгаа юм мэдэхгүй би зүгээр тэгжил хардаад байгаа. Бид нар ч одоо аль эзэнэ тэгээд ингээд хүүхдүүд морь ундгаараа унаал юм аль хэдийн тогтсон юм бүхний барилдаанаа хийгээд энэ ч одоо тэмдэглээд аль эзэнэ тогтцсон үе боломжтой. Энийг одоо бас өөрчлөх юм уу? Харин тэгээд одоо нэг багийн супермен шиг бүгдийг нийтэх болох юм уу те? Одоо тэр бүх салбарт хогийн юмнуудтай. Хүүхдүүдийн одоо тэр эрхийг зөрчөөд байна гэл ингээл явсаар гол энэ хуйлууд дээр алтан даатгадаг даатгалтай болсон тэг хүүхдийг. Тэр даатгал нэг удаа нэг даатгал нь тэр хүүхдийн эрүүл мэндийг хамгаалаад өвчин зовлонгийн ингээд ийм мөнгө өглөө гэж нэрээ шүү. Нэг ч удаа тийм мэдээ гарч байгаа. Энэ бас нөгөө коронавиг эвтлээс байгаа байхгүй. Бүр нэг юм байлэр шимгч болцсон хаана ингээ хүүхдээр хүртэл эрүүл мэндээр нь хүртэл шимгчлээ сууж идэв зовоон тийм хамгийн язсан сте. Энийг би бол одоо манай гитлэр гинэ одоо нөөцөө гитлэрийн фэнээс ингээд одоо мушгийн шүү манай Арслан намынхан чинь тэр ерөөс одоо манайх нэг юм хүүхдэд тайртай амтан тайртай эмэгтэй хүн тайртай. Энэ дарангуулагч нар чинь бүгд амар амтан тайртай байсан байгаа шүү дээ. Хүүхдэд бас амар хайртай. Хитлэр амтан тайртай байсан бүр яг жинхэнэ үннээс ихсэн шүү. Чин сэтгэлээс за уучлаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг Хитлер гаргасан. Хамгийн анхны тамхины эсрэг хуулийг Хитлер гаргасан энэ л те. Хитлер ч өөрөө цагаан олтон байсан энэ. Амьдралын сүүлийн хэдэн жил цагаан олтон байсан. Амтанд их хайртай нохоо мохоогоо амар. Тэгээд төмөр дутагдаад тийм ууртай юм биш. Хүнээс ухаантай энэ гэж ярьдаг тийм юм биш боо. Тэгээд төмөр дутагдаад тийм ууртай юм биш. Гэхдээ энэ хүн төрлөختөнд хамгийн гайд ирсэн хүмүүс чинь хамгийн боловсралтай хүмүүсүүд байгаа байхгүй тий. Зүгээр нэг амтэн ингээд тэр дэлхийд ярина хөлдөртэй тэнэг солиорлж байхлаа. Энэ чинь нөгөө нэг сүрд яг нөгөө ялсан хаа ялагдсан улгаа гिचэр энэ орчин үеийн дэлхийн шин дэг журам бий болсны дараа тэр ялагч гүнүүд Хитлер болсон юм гутаасан л та. Хитлер өлтөө хүн байгаагүй үнэн. Гэхдээ амар тийм ухаалаг улс төрч байсан бол үнэн шүү. Тэл масын дэмжлэг авсан энгийн хүн биш вэ? Тэр бас л эвгүй genius штэ. Тий, илүү ээж чинь байлдан дагуулна штэ. Нөгөө илтгэх хурлаг мурлагийн чадамж идэр нь бол аимшигтай штэ. Тэгээд ер нь бас амар хүн шүү. Тийм нэг зүгээр тэнэг минэг гэж ярьдаг бол утгагүй яриа. Тийм болохоор ер нь манайхан ч гэсэн одоо энэ чангар хэрэгтэй, сайн өдөрдөгч хэрэгтэй гэдгээ болмоор байгаа байхгүй тий. Өөрөө өөртөө итгэе чи, өөрөө өөртөө эзэн болж энэ хүмүүсийн эсрэг чи бол гэдэг байгаа чийл гэмээр байгаа юм л та. Одоо бид тэргүй чанга гартай л байгаа штэ. Нэг чангар биш юм байхад амар бүлгээрээ бид нар өдөр тутам л бид нар чангаж байгаа шүү дээ. Үгүй ер нь амьдрахад улам л их болгож шүү. За одоо нэг сэдв яриа тэгээд том өндөрлөе. Хүүхдийн цуслан 1000 хүүхдийн цуслан байгуулнаа. Та нартай одоо ингээд баг сюрприз задлж нууж исэн шүү гэдэг юм хотын шин дарга хэлчихлээ шүү дээ. Дахиад нөгөө нэг систем. Яагаад төр одоо хүүхдийн цуслан байгуулах гэдэг юм бэ? Энэ өчнөө
ахаал найрамдал хоёрыг л байгуулах гэдэг шүү дээ. Намзэх одоо социал демократ залуучуудын холбоо болцсон. Найрамдлын үүргээ тэнцээд эднэр очиж хурлаа игээл бэлгэвчээ архитал бэлгэвчээ үлдээгээд хүүхдийн туслан боцорлал явдаг. Юм л ахаал нэг л нэмэгдэж шүү дээ. Тэгээ тийм мянган хүүхдийн туслан байгуултлаа мөнгөтэй те нөгөө Нямбаатарын үлдээсэн хоёр тэр их 80-ийн төсөвчин дансандаа байгаа гэж томроод байсан. Яг тэр л явчих. Бид нэр ахаал нэг юм балай юм. Одоо манайхан тэрийг өмөөрхөл байх л та. Ганц энэ хүүхдүүдэд улсын төсвийн туслан байж их чинь хувийн хвшлийг чи холгоодоо шулаад байна гэдэг л юм яг. Би ер нь энэ хүүхдийн туслан, пионерын туслан гэдэг социалист тусдал байсан баг. Тэгэхээр шинэ өрнөдийн улсуудад ч гэдэм үү капиталист маягийн улсуудад бол залуу скаутууд ч гэдэм үү эсвэл ямар охтууд кемпд явдаг. Ихтэй эмхтэйгээрээ хуваагдсан ч гэдэм үү эсвэл ингээд сургууль соёлоороо нийлж ягаад тодорхой арга хэмжээ дээр зохион байгуулалт ингээд явдаг ч юм уу те ийм л юмнууд байдаг. Тэр хуучны социалист дагарын улсуудад бол одоо юу гэдэг тэр Путёв гэдэг чинь болохоор хүмүүсийг одоо шагнах, урамшуулах ч гэдэм үү ийм хэрэгсэл байсан. Зарим нүр авилга туртал ашигладаг. Зарим одоо юу гэдэг мундаг одоо даргын хүүхч гэдэм үү гадаадд хүүхдийн тусланд одоо зөвлөлтөд очиж сурдаг бурдаг ч гэдэм Украины юу ч л нэг тэрийн сүртэй туслангууд тиймэр систем ер нь хүүхдийн туслан гэж одоо байх нь зөв ч юм уу гүү ч юм уу. Яг тараа насанд өрөөгүй хүүхдүүд ингээд эцэг ихээс хол айгүй олон хоног эргэтэй эмгтэйгээр бүгдээрээ суу ингээд нэг газар байж байгаа. Тэр тусгээд юу болдог байсан. Бид нар багтаа тусланд явдаг л байсан. Мэдээж арх уугаал элдв янзын муухай юм ийгээл мэдээж тэр жоохнууд нь те. Тэгэхээр тэр бол ер нь хүүхдийн хүмүүжлийг ер нь зүвтэй үлгэр дуурайл үзүүлдэг юм бол биш баг. А тэрний оронд яг тэр нэг иргэний нийгэм идэрт ингээд тулгуурлцсан ч гэдэм үү те одоо нөгөө өрөндүүдийн скаут ч гэдэм үү ингээд эрэгтэй хүүхдүүд л зөвхөн одоо жишээлбэл тэнд их хүн болох бэлтгэлээ хийж мэдэн ш тийм ч одоо баярлалаа оймод галаасаа зураач гэдэм үү ийм юмнуудыг жоохон судалж модлмаар байна. Тэгэхгүйгээ нэг ийм цуслангийн нэг ийм баахан байшингууд цуглуулгуудаа нэг багшгаад нэг хэдэн оюутай авижингуудаа тэгээ нэг хөгийн золбин хоол моолтой тэгснээр нэг хідэн хүүхдүүдийг тэнд авичиж авичингуудаа нөгөө хэд нь арх уугаа утгаа алдаад ямар ч за хуучин дэр найранд лидер бол ойлгомжтой коммунист пропаганда явуулахад ашиглагддаг гэсэн. Одоо тэр хүүхдүүдийг тэгж энэ чөлөөт нийгэмд тэгж заавал цуглуулах юм ямар шаардлага вэ? Тийм шүү. Одоо энэ ээж аав нарт учир байна л та. 40 гарчаад 30-д гарчаад сурагчийн сарпанчиг юу парчиг өмсөөд тий балаараад идэг балаанууд биш тий тэг яг тэдний шиг тэгээд тэр чинь бүр олимпиад зохиоцсон ч явж байгаа шиг тий бүр солиорцсон хэддгээр 10 жилийн нийт төгсөгчд 82 оных билүү тий маа төгсөлтийг хөнгөцсөн тийм утгагүй юм одоо ингээл ахаал нөгөө балаа хуучин системийн юмыг ингээд үр хөвгтүүдтэй зааж өгөө тэрнийхэн төлөө нэг хэдэн хөвгтүүд нь бүхэл бүтэн залуучуудын холбооны тим юмыг бэлдэж өгч явахлаар одоо энэ миний болчмаар байгаа. Уг нь тэрний оронд төр ийм юм хийж сургуулийн тий хүрэлцэхгүй байгаа сургуулийнхаа барилгыг нэмээж байр л та. Тийм үе хвшлэн ийм юм ийгээ тэр эцгийнхээ зөвшөөрлөөр хүүхдүүд нь явал байж болно тий. Төр ийм юм хийнэ гэж үгтэй. Тийм утгагүй. Одоо ингээд найрамдал чи ер нь одоо хэний мэдэлтэй. Улсын мэдээлэл нөгөө нийгмийн хамгаалалтын байдаг юм шүү дээ. Хөдөлмөр найрамдлаа хөвчлээ. Хот ч намзахын мэдээлэл шүү дээ. Хөдөлмөр нийгмийн хамгаалалтын яамны харьяа. Тийм үү. Тэгэл тэр яамны золбон аригчид чинь намзахын жооч тэнцэнэ сайхан гахаан гоцог шаалсаал тэгэл нэр яг үнэ тусдан биш бүр утга алдсан. Бид нар нэг хонхны баяраа ардуур ингээд төсөлтөд найрамдал хийсэн чи барс сулдгаа сайдс шүү дээ. Хурцрээ бид нар хөөж явуулаад бидний авсан цаг штэ уг нь. Тэнгүүтээ тэнд өөрсдөө найр хийцэн байхгүй. Тухайд ч одоо 2005 он. Тэгэхээр нөгөө хүүхдүүд бол хинт чамаагүй л байгаа даа. Тийм. Тэгэхээр бол ер нь одоо ингээд бид ахаал ингээд эргээд ер нь жоох энгийн үгээр нөхдүүд сануулахгүй 30 жилийн өмнө 40 жилийн өмнө ч гэдэг юм уу элбэг дээрж одоо тийм баяр цогц эднэр ялгаагүй хүүхэд ярьж л байсан шүү дээ. Хөгшчүүдээ тэтгэн нахмадуудаа ингэн ирээдүйн өнөөдрөөс нэмтээ ирээдүйн хүүхэд залуучууд те ингээл тэгэл тэр нь явж жоохон төгөлдөрж нөгөө золбинд орж ханд дээлэн дээр бүүз өмснө залуу өөр болж гээл нэг солиор тэгэхэд амьдрал зүүч өөрчлөгдөв. Зам дээр хэвтээ зам дээр ном уншаа амар ихтэж байгаа шүү дээ. Ер нь хэлбэрээс илүү нэг агуулгаас илүү хэлбэр монголчууд их хөөцөлддөг. Тэгэхээр одоо ингээд
тийм зан угаасаа байдаг. Тэрнийг буруутгах нь хайшаа. Гэтэ хөгшин тэрийг ашиглаж одоо үгтэй хүмүүсийг одоо үгтэй нөгөө баадруулж байгаа нөхдөд хамгийн зөв юм баггүй. Хорчин тий. За энэ түрээд манай тойм маань өндөрлж Баярлалаа. 7 хоногт дахин тоймороо уулз цай баярлалаа тав хүнтэй манай сувгийг дэмж subscribe та дараарай.